Дуулал 9, Давидын дуулал. Найрал дууны удирдаачид мут лаббен дээр. Би бүх зүрхээрэн эзэнд талархах болно. Би таны бүх гайхамшигыг тунхаглана. Би баярлаж таны дотор байсан. Хамгийн дээд нэгэн би таны нэрд магтаалыг дуулнаа. Миний дайснууд ухрахадан таны өмнө бүдрэн унаж сондөг юм. Учир нь та миний шударга заргыг дэмжсэн билээ. Та зөв шударгаар шүүн синтид заларсан билээ. Та үндэснүүдийг зэмлэж, та хорон муу хүмүүсийг устгасан. Та эдний нэрийг үрд мөнхөд үгүй болгосон. Дайсан үрдийн сүрлээр сүрсэн бөгөөд та хотуудыг нураасан юм. Тэдний талаар дурсагдагч юмгүй болсон билээ. Харин эзэн мөнхөд захиран сууж байдаг. Тэрээр шүүхийн төлөө өөрийн синтиг зэгсэн бөгөөд тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг шулуун шударгаар шүүн. Эзэн бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт бэрх цагийн бэхлэлт болно. Таны нэрийг мэддэг хүмүүс танд итгэлэн өгөх болно. Учир нь өөрийг тань нэрэн хайгчдыг эзэн та орхиогвэ. Сион доршин байгч эзэнд магтаалыг дуулагтан түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун. Цус урсгалтаар өшөө авагч тэрээр тэднийг сандаг. Тэрээр зовгстын хашгирахыг мартадаггүй. Эзэн намайг өршөөгөөч. Үхлийн даман хаалганаас намайг босгодог та. Намайг үзэн ядагчдаас ирдэг зовлон зүтгүүрийг минь хараач. Тэгвэл би таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сионы охины даман хаалганд би таны авралд баяснаа. Үндэснүүд өөрсдийн угсан нүхэнд унсан билээ. Өөрсдийнх нь нуусан торнд тэдний хөл орсон билээ. Эзэн өөрийгөө мэдүүлж шүүлтийг үгүйсэлдүүлжээ. Өөрийн гарын үйлдсэн үйлээр хорон муухан өргөдүүлжээ. Хегайон Села. Бурханыг магтадаг бүх үндэстэн буюу хорон муу хүмүүс үхсдийн орн руу буцнаа. Гачигдагсад үрд мартагдахгүй, зовгстын найдлагч мөнхөд тасрахгүй. Эзэн босож хүмүүнд ялтыг бүү өгөөч. Өөрийнхөө өмнө үндэстнүүдийг шүүлгээрэй. Эзэн тэднийг эмээлгээч. Өөрсдийнх нь зөвхөн хүн юм гэдгийг үндэстнүүдэд мэдүүлээч. Села. Эхлэл 9-р бүлэг. Бурхан Ноог болон түүний хөвгүүдийг юрөөн тэдэнд та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж газар дэлхийг дөргөх тун. Газар дэлхий дээрх араатан амтэн бүхэн, огторгон жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараа хай бүхэн та нараас айж эмээн. Тэд та нарын гарт орох болно. Аливаа амьд амтэн та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээн одоо би энэ бүхнийг та нарт өгч байна. Та нар зөвхөн махыг амин болох цустай нэдэж болохгүй. Тэгвэл би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амтэн бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ. Хин хүний цусыг урсгах нь түүний цусыг хүн урсгах нь. Учир нь Бурхан өөрийн дүрээр хүнийг бүтээжээ. Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж газар дэлхийгээр дүүрч үржин өсөгтөн ингэжээ. Бурхан Ноо болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн. Би өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй бас та нартай хамт байсан бүх амьтан жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвг жавдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна. Би та нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хизээч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хизээч болохгүй. Бурхан энэ бол та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай үеийн үед байгуулах миний гэрээний тэмдэг болоо. Би үүлэнд солонгоо татуулж тэр нь миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно. Намайг газар дээр үйл хуралдуулахад тэр үүлэн дээр солонго харагдахад би миний болон та нарын мах цустай бүх амьтны хооронд байгуулсан өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хизээч мах цустай бүхнийг устгах үер болохгүй. Үүлэн дээр солонго татахыг би хараад Бурхан миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтдын хооронд байгуулсан мөнхийн гэрээг санан дурсах болно гэв. Бурхан Ноад
Энэ бол миний болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв. Хөвгч авдраас гарч ирсэн Ноагийн хүүгүүд нь Шем, Хам, Яфет нар бөгөөд Хам нь Ханааны эцэг болоо. Тэд бол Ноагийн 3 хүүгэн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүр тархсан ажээ. Ноо тариаланган ажил эрхэлж усан үзмийн мод тариалжээ. Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж цогтоод майхан дотроо нүцгэн байв. Ханааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад гадагш гарч 2 ахтай хэлжээ. Шем, Яфет 2 нэг дээл авч мөрөн дээрээ нөмрөөд ард тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмргөөд нүцгэн байдлыг нь харахгүй тулд нүдээ буруулав. Ноагийн согтуунд гарч өөрийнх нь төлөө баг хүүгийнхээ юу хийснийг мэдээд Кананыг хараад идэж тэр ах нарынхаа боолын боол болох болтугай гэжээ. Бас тэрээр Шемийн бурхан эзнийг би магтая. Канан Шемийн боол болох болтугай. Бурхан Яфетыг агуу их болгож Яфетыг Шемийн асарт амьдруулж Канан түүний боол болох болтугай гэжээ. Ноа үер болсноос хойш 350 жил наслаад 950 наснда өөхөв.马太福音第9章。耶稣上了船，渡过海，来到自己的城里。有人用褥子抬着一个摊子到耶稣跟前来。耶稣见他们的信心，就对摊子说：“小子，放心吧，你的罪赦了。”有几个文士心里说：“这个人说健忘的话了。”耶稣知道他们的心意，就说：“你们为什么心里怀着恶念呢？或说你的罪赦了，或说你起来行走，哪一样容易呢？但要叫你们知道，人子在地上有赦罪的权柄。”就对摊子说：“起来，拿你的褥子回家去吧。”那人就起来回家去了。众人看见都惊奇，就归荣耀与神，因为他将这样的权柄赐给人。耶稣从那里往前走，看见一个人名叫马太，坐在税关上，就对他说：“你跟从我来。”他就起来跟从了耶稣。耶稣在屋里坐席的时候，有好些税吏和罪人来，与耶稣和他的门徒一同坐席。法利赛人看见，就对耶稣的门徒说：“你们的先生为什么和税吏并罪人一同吃饭呢？”耶稣听见，就说：“康健的人用不着医生，有病的人才用得着。经上说：我喜爱连续，不喜爱祭祀。这句话的意思，你们且去揣摩。我来，本不是招义人，乃是招罪人。”那时，约翰的门徒来见耶稣，说：“我们和法利赛人常常进食，你的门徒倒不进食，这是为什么呢？”耶稣对他们说：“新郎和陪伴之人同在的时候，陪伴之人岂能哀痛呢？但日子将到，新郎要离开他们，那时候他们就要进食。没有人把新布补在旧衣服上，因为所补上的反带坏了那衣服，破的就更大了。也没有人把新酒装在旧皮袋里，若是这样，皮袋就裂开，酒漏出来，连皮袋也坏了。唯独把新酒装在新皮袋里，两样就都保全了。”耶稣说这话的时候，有一个管会堂的来拜他说：“我女儿刚才死了，求你去按手在她身上，她就必活了。”耶稣便起来跟着他去，门徒也跟了去。有一个女人患了12年的血漏，来到耶稣背后，摸他的衣裳穗子，因为他心里说：“
我只摸他的衣裳，就必痊愈。耶稣转过来看见他，就说：女儿，放心，你的信救了你。从那时候，女人就痊愈了。耶稣到了管会堂的家里，看见有吹手，又有许多人乱嚷，就说：退去吧，这闺女不是死了，是睡着了。他们就嗤笑他。众人既被撵出，耶稣就进去，拉着闺女的手，闺女便起来了。于是这风声传遍了那地方。耶稣从那里往前走，有2个瞎子跟着他，喊叫说：大卫的子孙，可怜我们吧！耶稣进了房子，瞎子就来到他跟前。耶稣说：你们信我能做这事吗？他们说：主啊，我们信。耶稣就摸他们的眼睛，说：照着你们的信给你们成全了吧。他们的眼睛就开了。耶稣切切地嘱咐他们说：你们要小心，不可叫人知道。他们出去，竟把他的名声传遍了那地方。他们出去的时候，有人将鬼所附的一个哑巴带到耶稣跟前来。鬼被赶出去，哑巴就说出话来。众人都稀奇说：在以色列中，从来没有见过这样的事。法利赛人却说：他是靠着鬼王赶鬼。耶稣走遍各城各乡，在会堂里教训人，宣讲天国的福音，又医治各样的病症。他看见许多的人，就怜悯他们，因为他们困苦流离，如同羊没有牧人一般。于是对门徒说：要收的庄稼多，做工的人少，所以你们当求庄稼的主打发工人出去收他的庄稼。